За сайн байцгаана. Ингээд Nest Education сургуулийн 2026 оны demo day инхүү эхлээд явж байна. За тэгээд худалдаа аж үйлдвэрлэлийн танхим дээр 5 сарын 9-ний өдөр зохион байгуулагдаж байна. За ингээд манай огтгч октод маань зогсож байна. За ийшээ ингээд булангууд байна. Сэтгэл зүйн булангууд. За ийшээ орхоос өмнө бас нуугдсан үгсийг олоорой гэдэг юм жижиг тоглоомууд байна. За ингээд хэдүүлээ үндсэн арга хэмжээ рүү оръё. Зааш фото бүт байна. Зураг авах боломжтой. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь дахин Nest Education сургуулийн demo day-ийн үндсэн танхимыг харуулж байна. За одоо ингээд маш олон төсөл байгаа. Төсөл болгоныг нэг-нэгээр нь хийхэд хэцүү байгаа болохоор би ерөнхийд нь ингээд jump хийгээд үсрээд гол хэсгүүд рүү ороод харуулад явъя. За энд манай Nest News гэх сонингийн клубийнх нь байна. Энд чинь хүүхдүүд маань өөрсдөө монгол англи хэлээр хүүхдүүдэд хэрэгтэй сонингуудыг гаргаад явдаг. За тэгээ мөн сургуулийн онцлог үйл ажиллагааг бас гаргаад явдаг байгаа. За голын хэсгэр манай дунд сургуулийн энд хамгийн 6 дугаар ангийн хүүхдүүдийн төслүүд. За ингээд роботик төсөл, жижигхэн IoT төсөл, кодын төслүүд байгаа. Ийш манай дунд ангийн хүүхдүүдийн маань Nest Brand гэдэг одоо ийм ванны бөмбөлөг, саван тэгээд лаа байгаа тий. За ийш ингээд цааш хэдүүл явцгаая. За ийш нэг юм. За энийг хэдүүлээ нөгөө талаас нь ирэхээр харуулъя. За ингээд явж байна. Зарахгүй. За ийш манай Nest Brand-ийн ахлах сургуулийн хүүхдүүд маань ийм гоё юунуудыг хийсэн байна. Хөөний өмглөг, давслаа гэх зэрэг байдлаар юм байна. Тэгээд энэ чинь пак хийгээд гоё юунууд хийсэн байна. Хаяхтаа. За одоо хэдүүл IT-ийн төслүүд байгаа оръё. За тайзан дээр үндсэн томоохон төслүүд бол ихтгэл яригдах байгаа. За одоо энэ чинээс ингээд хүүхдүүдийн төслүүдийг харах юм бол энд одоо энэ хүүхдүүдээ юу вэ? Мэзо. Юу төрдөг байсан уу, тий? Манай Аль хол замд явдаг. Одоо жишээд нь ингээ хол тийш хараад. Одоо энэ хоолойгоо тэгээ тэр замд явуулсан. Зөв. Тэр замд явуулсан. Одоо ихлээр ингээ хараад ингээд энэ замд илүү хоолойгоо тийш явуулсан. Энэ ультрасаундаар зайгаа аваад тэгээд энэ шиг хэмжилтэйгээ явж байгаа юм уу те? Сенсороор. Манай нөгөө мессеж багтаага өсөлтөө аль илүү төрөж яасан нөө богино хугацаанд явсан нь ялна гэсэн үг юм байна шүү дээ. Nice guys. За та хэд адилхан бас ийм мэцгээд алгоритмаараа өөр гэсэн үг зөв хоорондоо тэмцдгээрээ те? Nice cool. За маш гоё юм байна хүүхдүүдээ. За ийш юм өөрхөн сонирхолтой миньон юм уу? За ажиж миньон байна. За ийш болохоор бас нэг юм төсөл байна. Спайдро. Төртл юм уу? Аалз гинэ. Окей. урагшаана алхдаг. Аха. За хэдгээр ангийн хүүхд вэ? 6 дугаар анги. За. За өөрийгөө танилцуулж. Намайг 6 дугаар ангийн сурагч Ангара гэдэг. Би энэ Spider Optic хийсэн. За цаашдын сургалтад нөшөө өндөр амжилт хий. Жилээс жил илүү гоё том төсөл хийн те. За цаашаа. За ийш. Нөгөө нэг төмөс юм биш үү? Энд тэгээд дандаа хүүхдүүдээ бүх нөгөө нэг детейлүүдээ өөрсдөө гараараа хийж уралж ингэж бийжүүлснэ те. Гэхдээ ондоо чих хамар малгай төлийн нохороо урди принтлээ принтер хийсэн байгаа. Тэгээд алуу ингээд яаж хөдөлдөг вэ гэвэл дугуй хөдөлгөөн доор ингээд дугуй байгаа. Тэгээд тэр дугуй нэргээд ичдэг. Харин энэ гар нь болохоор ингээд дэшээ доошоо ингэж явсан. Окей, nice баярлаа. За ингээд цаашаа явж. Эдгээр дандаа манай 6 дугаар ангийн хүүхдүүдийн хаан ерөөсөө яг 11 настай хүүхдүүдийн маань хийсэн төслүүд ийшээ энэ араа багада бид нар бас ингээд жижиг байшин хийгээд өөрсдөө тоглодог байсан бол одоо хүүхдүүд маань за та хоёр хэд дугаар ангийн хүүхдүүд вэ? 6. 6? За 6 дугаар 11 настай хүүхдүүд те 12 үж байгаа.
За энэ хараа ийм гоё байш хийцэн байна. Юу н автомат юм бэ? Гаражных нь хаалга тэгээд сонгоно. Оо ямар гоё юм бэ? Манай зорилго гэвэл одоо гэрээ холоос алаас ингээ удирдах. За. Гэрээ смарт систем юм байна тийм үү? Зөв. Nice. Баярлалаа guys. За ийшээ дараагийн төслүүд маань байна. За хөөрхөн төслүүд байна. Ийш ингээ төслүүдийнхаа хүүхдүүд маань төслийнхаа танилцуулга ингээ гоё бэлдчихсэн юм байна. Та хэд өөрсдөө төслийн танилцуулгын гоё ингээ бэлдсэн байгаа юу те? Брошюр болгоод ямар гоё юм бэ? За ийшээ бас нэг гоё байна. За энэ хүүхдүүдийнхаа төслийг нэг харчи. Хоороо гэж хэлтээний нөгөө роботыг ингээ бүтээх гэж оролцсон. За. Одоо ингээд энэ товчон дээр дарах юм бол ингээ хөдөлдөг байгаа. Одоо тэгээд АБ хоёулын дээр нь дарах юм бол амхан зогсдог. Энэ төслөө хийх гэж хэр хугацаа зарцуулсан? Энийг хийхэд тод 3 сар болсон. Гэтэ бүр нойлоос нь сураад хийсэн гэсэн үг те? За баярлалаа хүүхдүүдээ. Баярлалаа. За. Гэт эцэг эхчүүд болон дүүнэр нь ах нар нь гэр бүлийнх нь бас ирээд ингээ үзэж байгаа. За ээшээ болохоор манай сайн тоглоом гейм байна. Ийшээ бас сайн болохоор Arjuna-гийн кодинг хийж байгаа хэсэг нь байна. Тэгээд ийшээ аркад тоглоом нь энэ байгаа. Тэгээд хамгийн гоё нь хүүхдүүд өөрсдөө бүх ингээд мод detail тэг бүх юм өөрсдөө хийдэг те. Бүх жижиг детайлуудаа бүгдийг өөрсдөө ингээд холбоод ингээд ажилладаг. Ийшээ хараа Tetris байгаа даа. За. Чинээ скоринг гарч байгаа юм те левели. Окей, nice. Хэдгээр анги вэ? 8 дугаар анги. За манай 8 дугаар анги хүүхдүүд энэ хийсэн төсөл байна. Тэгээд энэ төсөлдөө өөрсдөө энэ Jumanji төсөлдөө өөрсдөө юм хөөрхөн юм танилцуулгын ландинг пэйж тавиад өнөөгөө бас ажиллуулсан байгаа даа. За ингээд за quiz game байна. За ишиг эцэгчүүд бас ирээд үзээ явж байна. Эш бас битгий уурлаарай гэдэг тоглоом байна. Окей. Одоо юу болох вэ? За. Тэгээд хоёр дахь тавцны нэс билээ. Тэр хоёр дахь тавцгаа явж байгаа зүгээр зүйл хайртай цааны хацаагаас аяна шат сэрхэ. Окей, nice. За ингээд хүүхдүүд маань ийм өөрсдөө юм гоо тоглоом хийгээ явсан байна. За ийшээ ийм хөөрхөн аркад тоглоом хийгээд өөрсдөө бас хүүхдүүдэд нээлттэй тавьсан байгаа. Pokemon гэдэг энд бас ийм аркад гейм байна. За энэ их сонирхолтой юм байгаад байгаа. Одоо цуслан дээрээ одоо хаанагтай бас өөрсдөө төслүүд одоо урамлуудыг тавьчих боломжтой юу байгаад байгаа. За төслөө давчхан 10 секунд 20 секундэд. За энэ төсөл нь Greywall гэдэг нэртэй. Бүх юм нь автомат. Тэгээ гол фичер нь юу гэхээр AI камертай, database-тэй. Тэгснээрээ ер нь гараас гарчина. Ер нь арчилгаа бараг хэрэггүй. Өөрийгөө аваа явуучих боломжтой. Сургууль болоо офис тэгвэл бүр тохиромжтой. Одоо энэ нэг сангимсал гэдэг салаадны навч мөн те. Мөн. За ингээд гэртээ ингээд тарих боломжтой байна. Энэ хэр хугацаанд ер нь яг ингээд том гарын алга шиг болж урах вэ? Тэр бол ерөнхийдөө 2 сар гэж бодож байна. Зөв. Энэ 2 сар ургаж байгаа. Энэ одоогийн байдлаар 2 сар ургасан байдал юм байна л да. Окей, nice. Би өөрөө код яагаад дүүнер маань ургамлуудаа хийсэ. Зөв. Тэгээд нэг зөвхөн нэг анги биш чи 11 дугаар ангийн ах нь ийшээ 8 9 дугаар ангийн өөнөртэйгээ хамт хийгээд туслаад өмнө үтсэн зүйлсээ заагаад явж байгаа юм синержи үүсгэсэн бас зүйл байна. За одоо ингээд илүү сурмаар байна уу? за төгөлдөр тоглож сурмаар байна уу гинэ. За төслийн нараа. Хүмүүс өөрөө төгөлдөр сурмаар байвал би ийм төслийг хийж өгсөн. Тэр нь LED-гээр харуулж аль нотыг тоглохыг харуулдаг. Одоо та энэ дээр нь дарах юм бол ингээд таны хүлээж одоо баргал танд юу хийхийг зааж өгч байгаа. Энэ сургууль амар юм байна. Компьютер дээр нэг ийм тоглоом байдаг те guys. Одоо би яг дүүгээсээ санаа авсан. Маа дүү өөрөө төгөлдөр сурж явах үедээ надаа энэ тэнхтэй
эхлээсээ За. Аха. Тэгээд тэрнээс санаа авч би энийг хийж байгаа. За энэ өстэй амар гоё юм байна. Нэрээс ингэж яваад айгүй гоё юм шүү дээ. Хурдан сурах юм байна. Гард аяг чийж дэлэх юм байна. Гэтэ ингээ нөгөө ямар дуу явуулах уу гэдгээ энэ програмаасаа бүгдийн код өгчих юм байна тийм үү? Тэгээд би ирээдүйд одоо зүгээр шууд дайлаас бүгднгийн нэгээр нь сонгочдөг болгож байгаа. Тэгээд AI ашиглаад ч юм уу бүр хүссэн дуугаа тоглож болгож байгаа. За баярлалаа. Хэмэд оюун тусламжтай дурын дууга аяыг нь өгөөд ийшээ гаргуулад бас нэг юм визуал болгоод ингээ явуулчих юм байна. Визуал гэх юм уу? Энэ интерактив гэдэг юм. За янз юм байна. Энэ програм амж болон IoT-ийн төслүүд нийлж явж байгаа юм зүйл байгаад байгаа юм байна. За ийшээ төслүүд нь явж байна. Дугуулан гэдэг одоо энэ бол нөгөө нэг хүүхдүүд дугуулангаа харахтаа хаанаас харах уу, яах вэ хөө мэддэггүй бол энэ хүүхдүүд нэг дугуулангаа хардаг, хайж олдог юм системээс хийж байгаа юм байна. За өгснийшээ осныг харъя те. За төлөвлөлт орж байгаа игээд явна. За ийшээ манай энэ бас өргөө гейм гээд төсөл. Өргөө геймийн төсөл нь ийшээ гоёлоо. За ийшээ CTF. За энэ ч хараараа манайхаа CTF цэг юм нэр кибер аюулгүй байдлын одоо Монголын ганц бодлого боддог хамгийн тийм community сайт байгаа. Энийг одоо ингэж манай сургуулийн сурагчид CTF цэг юм гэдэг сайтыг шинжилээд бүрэн ажиллагаатай болоод хийцэн байна. За энэ бол айгүй маш гоё төсөл болсон байгаад байгаа. За дараагийн төсөл нь энд Find and book PC clubs in seconds гэнэ. За нэг секундын дотор яг өөрийнхөө одоо найз нөхдөйгээ хамт цагийн өнгөрөөх тоглох гэсэн PC тоглоом олдог юм системийг манай 12-ийн ангийн хүүхдүүд манд хийж хөгжүүлж дууссан байна. Тэгээд тийм загвар магвар бол бас л яа гэдэг юм бэ те. Бас янзын гоё PPT загвар бэлдэж багийн танилцуулгуудаа ингэж хийсэн байна. Тэгээд систем нь бас ажилд ороод явах гээд одоо бодит систем бол ингээд демонууд нь гарцсан байгаа. За тэгээд эхний шатны нөгөө PC тоглоомотой хамтарч одоо ажиллах гэдэг гэсэн тий. Хамтарч одоо ажиллах гад ер нь бол 2 PC одоо тоглоомын газарт бол хүсэлтэй болгогдсон. Тэгээд одоо танилцуулах маягийн постэр мэдрэл өгсөн байгаа. Тэгээд ер нь бол одохгүй очиж уулзаад энийг бол илүү бодит ажил болох тал дээр бол илүү ажиллана гэж бодож байгаа. Тэгээ одоо манай систем болохоор ер нь бол яг нэг зүйлийг шийдэж өгсөн. Тэгээд ямар асуудлыг шийдэж өгсөн бэ гэхээр бид нар одоо хаяада яг цагийн тулгаад найзуудаараа хамт PC тоглоё гэхээр газрууд нь сул PC байдгүй эсвэл мэдээлэл маш дутуу байдаг юм шиг санагдсан. Зөвхөн Facebook дээр хитэн advertisement оруулсан одоо бодит хэрэглэгчтэй үнэлгээ байхгүй. Тэгээд яг тэрийг шийдэхин тулд review оруулж өгсөн. За тэгээд маш амархнаар уцаар залгаж захиалахгүйгээр шууд вебсайтаар хэдхэн секундын дотор найзуудаараа хамт цагийг хүчлэгээр өнгөрөх тийм боломжийг олгож байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр болохоор хэдэн тоглогч жахаа сонгоод хэдэн тоглохоо сонгоод за тэгээд логин хийх шаардлагагүй зүгээр нэр болон усны дугаар имэйлээ бичээд болчихж байгаа. За окей. Тэгээд энэний демогийн description дээр тавьчих. Тэгэхээр бас туршиж үзэх болон бас хамтрах санаатай хүмүүс байх юм бол бас үзээд туршаад тэгээд холбогдож болно те. Наашаа бичээд холбогдсон шууд бас энэ систем хөгжүүлсэн залуустайгаа холбоод дараагийн ажлуудаа хийх боломжтой. За ийшээ манай өргөө гейм гэдэг бас нэг төсөл байгаад байгаа. Энэ болохоор гейминг одоо нөгөө хэрхэн гейминг девелоп хийх вэ гэдэг одоо төслийг манай төгс засрал гэдэг хүүхдүүд үзүүлсэн байгаа. За тэгээд энэчнээс бол анхан шатны тоглоом хөгжүүлэх хүмүүс бол ингээд сураад явах боломж нь бол ингээд бүрдээд байна гэсэн үг. Видео хичээлтэй. Тэгээд чаленж хийгээд эргээд аваад явдаг те нөгөө систем дээр. Тэгэхээр яг энэ тоглоом хөгжүүлэх гэсэн сонирхолтой хүүхд залуучууд айгүй их байдаг. Тэгээд түүнийг хийх боломжтой. За манай энэ төсөл айгүй хөөрхөн төсөл байгаа. Steam Workshop гэдэг. Яг ингээд жоох хүүхдүүд гихтээ цагийг маш их утсарж болон ингээд электрон бараатай юутай хөнгөрөөдөг. Хүүхдүүд маань гэрийн нөхцөлд өөрийнхөө гарын дор байдаг материалуудаар одоо эдгээр насны жоохон хүүхдүүд маань одоо ингээд хэрхэн ингэж нэг Steam-ийн одоо энэ жижигхэн юмхнаар юм хийгээд хуучин байдаг байсан шиг ийм ажлуудыг хэрхэн хийж гүйцэтгэх вэ гэдэг юм цагийг гэр бүлээрээ болон ах дүүсээр хийх боломжтой юм. Боломжийг бүрдүүлсэн юм. Юу вэ? Энэ бүр Steam Workshop гэдэг юм систем бас гарч байгаа. Яа манай энэ хүүхдүүд маань ажилласан байна. За энд математик юм ингээд математикийн Есийн эслийн ерөнхий шалгалт болон математикийн ерөнхий тестүүдийг бас ингэж шууд бэлдүүлдэг, шалгалтыг авдаг.
За энэний хамгийн гол шийдэл нь юу вэ гэхээр тесттэй бид нэр текст болон юугаар гэхээс илүүтэй латекстээр яг жинхэнэ математикийн хамгийн албасны бичиглэлээр хийгээд явцсан юм бэлэн систем байгаад байгаа. Та бүхэн нэвтэрч ороод математик эдүүцэг юм гэж ороод бүрэн ажиллагаагийн шалгах боломжтой байгаа. За next ажил нь тэмцээн портал гэдэг систем байгаад байгаа. За энэ дээр болохоор илүү хүмүүс одоо тэмцээн нэг хоёр талын хэрэглэгчийг олгосон. Эхнийх нь тэмцээн уралдаан явуулах гэж байгаа, нөгөөх нь тэмцээн уралдаан хайж байгаа. Олимпиад ер нь бол ихэнхдээ энэний анхдагч ураг санаа бол олимпиад болон тэмцээн уралдаануудыг олоход аягүй хэцүү байдаг. Энэ тэнд байдаг болохоор зарим нь аягүй миссийг алддаг. Тийм болохоор энэ чэнэс нэгдсэн портал байдлаар ингэж явуулаад тэмцээн зохион байгуулагч өмчсөндөө хүмүүсийнхаа бүртгэлийг аваад дараа нь дүнгийн оруулаад бас эргээд тэмцээнд оролцсон хүмүүстэйгээ харьцах боломжтой юм тэмцээн портал гэдэг юм системийг бий болгосон байгаа. За ийшээ дараагийн систем бас нэг ийм систем байна. Ихлигээ систем байгаа. За энэ мөн адилхан айгүй Ихтэйхэн Duolingo-той их төстөөдөө харагдцтай. Тэгээд нийгэмлэг гэдэг юм систем байгаад байгаа. Тэгээд энэ маань болохоор за нэг тест рүү ороод харуул та. За ингээд нийгмийн шалгалтыг ингээд хүүхдүүд маань өгнө гэсэн үг. Тогтолгоогоо сонгоод ямар бүлэг сонголтын асуудлуудаа сонгоод үргэлжлээд хариулаад за ингээд цаг минутны яваад за тэгээд энэчнээс хүүхд ер нь өөрийнхөө нийгмийнхаа шалгалтанд одоо бэлдэх өөрийнхөө асуултанд юу буруу хариулсан зөв хариулснаа харах. Тэгээд дээрэс нь ухаалаг фидбек хэмжээтэй холбоосон бас тайлбаруудыг бас гаргах боломжтой юм системийг манай хүүхдүүд маань хөгжүүлсэн байгаад байгаа. За энэ систем бол яг production болоход ер нь бол бэлэн болсон. Одоо байршуулад домейн бүтэн авч холбоо тавьчихад бүтэн production болоо явахаар байгаа. Тэгээд мэдээж хүүхдүүдийн хийсэн систем байгаа болохоор эхний ээлжинд бол үн төлбөргүй. За тэгээд өмнөх онуудын тестүүдийг ажиллах боломжоор ингээд бүрдүүлэх юм. За нэг юм гоё системийг бас хийж хөгжүүллээ. За дараагийн систем бол манай Eduverse гэдэг энэ систем байгаад байгаа. За системийг доош гүйлгээрэй guys. За асуулт асуух. За тэгээ багш нарын туслах, оноо цуглуулах гэх зэрэг байдлаар ингэж явдаг. За тэгээд илүү одоо нөгөө одоо юу гэх Stack Overflow янз бүрийн тийм системүүд шиг ерөнхийдөө суралцж байгаа хүүхд залуучууд өөртөө тулгамдсан асуудлууд дээр бие биентэйгээ харилцах ярилцах боломжийг илүү бүрдүүлж хүнээсээ сурах боломжийг олгодог юм систем байгаад байгаа. За тэгээд таг шошгоор ингээ хайчдаг. За ер нь бол нэг ийм системүүд одоо илүү хиймэл оюун гарсан ч гэсэндээ яг хүн хоорондын харьцаа гэдэг зүйл эргээд бас сэргэнэ гэдэг хандлагатай байгаа бол эргээд хүүхдтэйгээ харьцах одоо хүнтэйгээ ингэж харьцаж мэдээлэл авдаг, суралцдаг, хоорондоо санаа бодлоо солилцдог ингэж бод түнтэй харьцааг ингэж гарах зорилгоор хийсэн юм систем байгаа. За одоо энд дараагийн систем бол Uclean гэдэг тус систем бол дараах ажиллагаатай энэ ч нөгөө автоугаалгын машинууд айгүйх асуудалтай байдаг. Машин угаалгах заавал очирдог, үнэн хідвэ мэддэггүй эсвэл хаана очиртой юутай цаг захиалах гэх зэрэг системүүдийг хийдэг юм мобайл аппликейшнийг манай хүмүүс хөгжүүлсэн байгаа. За тэгээд өөрийнхөө машинаа бүртгээд за тэгээд мэдээж хэмжээ дамжаа болон зургуудыг нь тавьж өгөөд тэгээд машиныхаа захиалгыг одоо өөртөө ойрхон болон эсвэл гэр бол ажилдаа ойрхон за тэгээд эсвэл суд байгаа газар цагаа захиалаад өөрийнхөө цаг завыг хэмндэг болсон юм систем байгаад байгаа. За тэгээд купээр төлбөрөө төлөөд ингэ явна. За энэний хамгийн одоо дуусах ганц юм яг бодит яг төлбөрийн системтэй холбоонд дутуу байгаа. Тэгээс бусад бүх системүүд нь бол холбогдоод явцсан. Нэг юм захиалга авч байгаа систем байгаа. За энэ бол хүний цаг завыг бас хэмнэсэн юм систем байгаа. Тэгэхээр энэ системийг бас цаашдаа манай хүмүүс бас өөр автоугаалга хэм газруудаа бас хамтран ажиллах системүүдээ бас зарах боломжийг бас ер нь цаашдаа системээ бас зарж болон хамтарч болно те? Болно. Боллого яах вэ? За манай эдгээр залуус маань хөгжүүлсэн байгаа. Манай залуус маань. За ийшээ болохоор за энэ орчин үед ялангуяа нэг 13 болон 200-оор айгүй олон байдаг юм thrift shop те. Хуучин хувцсны дэлгүүрүүд байдаг. Тэднэртэй бол хамтарч ажиллаж байгаа. 988 гэдэг хуучин хувцсны газартай хамтарч ажиллаж байгаа юм байна. Тэгээд ер нь гол агуулгач хуучин хувцсных чинь нэгдүгээр хамгийн том нь байгаль орчин дээлтэй гэж орчин ойлгоод байгаа зөв үү ер нь? Байгаль орчин дээлтэй. Тэгээд бас байгаад байдаг ховор хувцсууд байдаг гэсэн те дандаа. Үний хувьд ч гэсэн хэмнэлттэй. Үний хувьд ч гэсэндээ хэмнэлттэйгээс гадна тэгээ байгаль орчин дээлтэйгээд одоогийн залуучууд ер нь нэг иймэрхүү чиг хандлага байх зорж ордог болоод байна. За ингээд монгол хэлтэй бас болох үлээ. Зарим хэсэг
За манай хүүхдүүд нэг юм асуудал байгаа. Монголнээс илүү баг англитэй илүү шахуу байгаа. Тэгэхээр англи дээр гол мэн хөгжүүлэлтүүдийг хийгээ явцдаг. За тэгээд за эцэг эхчүүд үзээ явж байна. За ингээ роботик төслүүд байна. Ийшээ дандаа манай дунд ангийн ахлах анги гэхээр 9 дугаар ангийн хүүхдийн төслөө. За энэ сос аларм дуурж байна. За ингээд энэ бол маш олон юнитүүдийг, маш олон девайсуудыг хооронд холбож програмчлсан ийм зүйлийг хийгээ явуулсан байна. За За иймэрхүү байдлаар манай Nest Education сургуулийн 2026 оны демо day маань үйл ажиллагаа явуулж байна. Сайн уу хүүхдүүдээ. За баг ангийнхан, дээд ангийнхан төгссөн хүмүүс манаас ирж жилээс жил төслүүдээ ингэж ирж сонирхдаг, маш сонирхолтой байдаг. Тэгээд нэг энд хүүхдүүд маань өөрсдөө ингэж хувцас уралж, айгуу гоё олгож ингэж хийж байгаа. За энэ юу вэ? За манай охтуудын өндөг охтуудыг хийсэн нэг хардаа. За илүү гүшин харъя. Харж болох уу? Камер тавих уу? За холоожийг харъя. Йоо ямар гоё юм бэ. Орой бол маш гоё харагдах нь байна тий. Харанхууд бол айгүй гоё харагдах нь байна. Энэ далавч нь хөдлөөр свинг хийгээд байгаа юм уу? Ямар гоё. Энэ ихтэй өмсөж болохоор юм уу? Одоо тайзан дээр өмсгдэн те. За nice. За програм дээр нэг 4 байдаг. Ер нь бол диплом болон хамгаалалт болон яг програмын production хэсгүүд дээр ажиллагаа болчтой. Тэгэхээр програмч ямар нэгэн байдлаар ажиллаж ивэл битгий хөр гэдэг 4 байдаг. За энэ ямар хөөрх юм бэ? Энд хэн блэ? Baby юу? Star Wars кинонд гардаг. Тэгдэг те. Ямар муухай царайтай. Хичээсэн юм аа. Айгуу төстэй байсан байна. Дөхүүл гэж хэлсэн. Ааха. Энийг уншуулад маавагийн хөнгөө мэдээлэл. За энийг уншуулад багийнхаа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай гэж хүүхдүүд манаас уриалж байна. Хэд дугаар ангийн хүүхдүүд лээ? 7. За 7 дугаар ангийн хүүхдүүд 12-той. 12. За амжилтсэ. За энэ тараа. Энийг тань штэ. Энд чинь хэн блэ? Воли байна. За тэгээд энэ систем дээр хийдэг үйлдэлүүд ажиглах зүйлсийг ингээ PPT олгоцсон юм байна. За энэ яадаг идвэ. Энэ ундааны савны юу вэ? Хойтлоо шүү дээ. Бүгдийг өөрсдөө наага ийцсэн бай. Бас воол юм уу? Тийм тий. За ингээ хүүхдүүд нь өөрсдийнхөө энэ төслүүдийг ингээд нэг бүслэн бас ингээ тавьсан байгаа даа. Яа. Ямар гоё. Энэ амтан хоолдог мөн үү? Guys. Ойсто. Манайхны жижиг өдөртэй болсон аим хэрэгтэй юм шүү. За энэ яаж тохируулах вэ? Уцнаас тохируулах юм уу? Цагаараа яах юм уу? Яаж тохируулах вэ guys энийг? Сэрүүлгэр. За. Энэ доор сэрүүлгэнэ. За сэрүүлгээ уцнаас өдөртөг болгож болох уу? Арай тэр ихтэй арай Дуусах байгаа юу? Үзээг хичээл үзээгүй. Товчлоор байгаа. Сэрүүлсэн юм. Зөв. За манай хүүхдүүд төслийг бас хүмүүс үзээд явж байна. Эдгээрийн хүүхдүүд Энэ 7-8-ын юм байна. За иш зураас тагдаг робот те. За явуулч гişнарыг. За манай энэ хүүхдүүд маус заавас энэ хараа энэ супер лайт майт вершн 2 маяртай гэж. Хэдгээр анги вэ? 7. 7 дугаар анги хүүхд юм байна. За баярлаа. За ингээд. За ингээд жуниор энэ ч 6 дугаар анги. За ийшээ блок кодчлыг хэсэг. За тийшээ ингээд 7 дугаар анги 8 дугаар анги гэх зэрэг байдлаар ингээд анги үе үеэрээ явж байна.
За Innovation Studio гэдэг энд бас энийг хэдээ сонирхоо энэ яг яадаг хэсэг яваад байна. Хөргөгч юм шүү дээ тэгээ. Уус гарч ирж байгаа бас энэ юу нэг байгаа тийм. Энэ guys хөргөчнийг ажлаа хөргөх юм уу юмнуудаа? зүгээр ингээд дотор нь юм хийх гээд. За. Ингээд одоо ингээд таны ингээд цай ингээд онцгой зүйлсүүдийг ингээд аяг руу унгаагаад ус хийгээд тэгээ хойлоо тэнд гаргаж өгнө гэдэг. За. Тэгээд энэ нь болохоор яг голынхоо ийшээ мотор нь ажиллаа гаргаж ирэх юм байна те. Тэгээд маш олон юуны толгоч тавьсан байж тээ те. Энэ жишээлбэл юу юм бэ? Энэ ч power байна. Ийшээ юунууд вэ? Бас тижээлэх юм байна те дандаа. Баахан тижээлийн холболтууд байна. Тийшээ жижигхэн аржууна байна уу юу? Хамгийн цаатал нь ажил байгаа. Тийм байна те. Тий. Аржууна байна. Ингээд ийшээ баахан моторууд те мэдээж том мотороо болохоор тижээл болон цахилгаан хамгийн чухал. Бараг 200-аар зарлагдсан байна те чи санаа. 200 баахан. Тийм. Энэ чинь 200-аар зарлагдсан байна. Ингээ моторууд явж байна. Жохон нэг яг одоо сүүлчийн нөгөөний одоо код модын яг хийх асуудлаа яг сайн шийдэж амжаагүй байсан. Тэгээд нөгөө бас жоохон орой ихс болохоор тэгээд жоохон. Окей. За баярлалаа охтуудаа. За энд нэг ажлын төслийг сонирхоод тэгээд хэдүүлээ энэ влогоо дуусгана. Ой нэг вендинг машин ийдсэн биз дээ сараа. Ингээд бараа юугаа сонгоно. доороос гарч. Бараа нь явна. За одоо тэгээд энийг төлбөр тооцоотой холбочвол тэгээд болоо явчих нь шүү дээ. Social купид олчвол те. За багшд нь бэлэн тийм сервисүүд байгаа шүү. Энийг холбоо шууд холбож болно шүү. За. Тэгээ сургууль дээр ажиллаж болох зөвшөөрөл авчвал Зөвшөөрөл авцсан гэсэн. авсан юм уу? Сургууль дээр тэгвэл ийм маш ажиллах юм уу? Ажиллах. Энийг хэдүүлээ ингээ. Сургууль нөгөө бугуувчаараа шийддэг шүү дээ. Бугуувчаараа уншуулаад шууд худалдаа авдаг байвал яг уу? Бодомж Alpha ID-гээд тийм юу богоочаар уншуулах юм боломжтой байдаг. Тэгээд бид нар бас цаасаа илүү хөгжүүлж ажиллах таа. За окей, nice. За энэ ажлын тэгвэл огсон жоо тусаж дэмжиж өгнө. За нэг иймэрхүү төслүүдийг хийж гүйцэтгэсэн байгаа даа. Эшээ гой цэвэрлэгээний робот хийсэн байна. За айгүй гоочтой байна манай хүүхдүүдийн төслүүд маань. За эшээ Iron Man-ыг хийж байгаа тий. Хизээ өмсгөө, тайзан дээр өмсгөө. Одоо өмсгөө. За тайзан дээр өмсгөж байгаа юм байна. За Iron Man бол энэ Marvel-ийн минийхаар бол хамгийн гоё дүр. Хамгийн супер нь яг тэгэхээр хамгийн ухаантай нь болохоор супер хүчгүй нэ ухаантай болохоор хамгийн юутай байгаа. Шинэ юу болж байгаа? Сайн уу? Эдээс цаасны нэг юу авах юм бэлдэж авах юм. Энэ доор нөгөө хоёрын мотор бэлтгэж байгаа. Тэгээ энэ маань татаж өгнө. Яг энэ дээр гараад ирэхээр энэ маань дарж өгье. Ингээд ий барьчих уу? Ингээд дээр нь дарчхаар за лайнаа явуулаарай. За лайнаа явуулаарай. Энд болцсон юм шүү. За ингээд шугам яваад дээрээс нь дараад энэ хоёр маань ингээд татаад харцгийг нугалахад туслах юм. Туслаад нэг нь тулчлаа шүү. За хадуулаарай. Рафт гараа бүр хадуулчих гэдэг сайхан. Тэгээд энд ирэхээр энэ нуглаа дуусгаар энд вэнд маш явах юм. За энийг ажиллаа та. Яг харцгүйс боллоо. Гараа тосчих. За маш гоё юу байгаа даа. Тэгэхээр яг энэ баг үйлдвэрлэлийн автоматжууд assembly line маягийн зүйлийг бас хийж хүүхдүүд маань орлож үзсэн юм байна. Нэлээд том моторууд, гинжнүүд, тэгээ маш олон механизмуудын холбоос хийсэн байна яг. Энэ дээр яг инженерийн шийдлүүд айгүй гоё гарч эхэлж байна. Тэгээ хүүхдүүд тэнийг өөрсдөө бодож уралсан хэрэг бас гоё байна. За ингээд цаашаа явъя. Human robot area weather application гэдэг энэ цаг агаарыг бас мэдээлдэг сенсортой. Сенсороос мэдээлэл аваад тухайн ургамал болон тухайн байгаа байшин ямар шүү мэдээлэлтэй байгаа гэдгийг нь утас олон вебсайтаараа харж авах юм байна. Хэдгээр анги лээ? 9-р анги. За манай 9-р ангийн өөр хүүхдүүд маань ийм зүйлийг хийж бүтээж байгаа юм байна. Цагаа маш гоё бүтээлч инженерлэг өнгөрөөж явж байна. За ийшээ энэ бол баг гэр цэвэрлэх юм шүү энэ робот бол аргал. За иймэрхүү байдалтайгаар манай 2026 оны демо day маань үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээд тус бичлэгийг үзсэнд баярлалаа. Урт бичлэг болчлоо. Гэхдээ айгүй олон бүх зүйлдээ төвлөрөх юм бол айгүй удаан байх байлаа. Тэгэхээр та бүхэнтэй дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.
education and research. Бусад хүмүүсийн төлөө дөрвөн